За цаг бага учраас товчхон ярьж асууч. Монгол улсын ерөнхий сайд Монгол улсын яг давхардаагүй тоогоор та 32 дахь ерөнхий сайд. Өмнөх ерөнхий сайдууд энэ улсын тусгаар тогтнол, бүр эрхт байдал, эрх чөлөөг бие даасан хараат ус байлгах гэж эдийн засгийн оюун санааны хувьд энэ улсын тусгаар тогтнолыг бий болгох гэж зүтгэж ирсэн. Сайн нэртэй ч хүмүүс байгаа, саар нэртэй ч хүмүүс байгаа, амь насаа алдаж бусдын нутагт цаазлуулсан ч хүн байгаа, эх орондоо ч ирж чадахгүй хүмүүс байгаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд гэдэг бол дуртай аавын хүү ээжээ охин санаан зургаар суугаад хийдэг ажил биш. Энэ бол бас мянганаар өртүүлсэн Монголын алтан төрийн түүхийн жолоо цулбуурыг атгаж яваа хүний хувьд хувийн ашиг сонирхлоо улдан хайж зөвхөн нийтийн эрх ашигын төлөө нэгэн үзүүр сэтгэлээр амь бие үл хайрлан тэмцэх ёстой ажил. Тэгэхээр сүүлийн үед таныг дарангуулалттай холбогдож хардас ирдэх болж байна. Та энэ дээр яг цэгцээ товч хариулдахгүй юу? Та ер нь дарангууллыг дэмжиж байгаа ямар нэгэн үг үйлдэл гаргасан уу? Нэг. Хоёрдугаарт ерөнхий сайдын хувьд ер нь энэ огцрог асуудал Монголын ерөнхий сайдууд огцорж болно. Гагцхүү энэ асуудал хууль зүйн хувьд явах ёстой гэсэн итгэл үнэмшил хийгээд үндсэн хуулийн зарчмаар өрнөх ёстой гэсэн хуульчийн бодол байдаг. Та ерөнхий сайдын хувьд 1, 2, 3 гээ хэлэхэд хамгийн том ямар өвийг үлдээх гэж ажиллаж байгаа юм бэ? Энэ төр зүтгэж байгаа юм бэ? За энд бол дахин ачаалж байна. Цэцгийн шийдвэр гарсан учраас та ажлаа үргэлжлүүлээд хийн. Багш эмчнэр ахмадууд бухимдаад байгаа. Ер нь нийгэм асар их бухимдалтай байгаа. Энэ асуудал бол зөвхөн цалингийн асуудал бас биш. Нийгэмд шудраг бос байдал хавтгаарсан, далд эдийн засаг удирдсан, хулгай, зэлгээ өрнөсөн, зөв зүйлд хөгжил зарцуулагдах ёстой мөнгөнд чадахгүй байгаа учраас хүмүүс бухимдаад байгаа. Тийм учраас та энэ микрофон дээр багш нарт, эмч нарт, ахмадуудад хандаж яг байр сууриа хэлээч. Одоо олон мессеж ирж байгаа. Таныг үйл ажиллагааг чинь хүчтэй байлгах зүйл бол ил тод байдал. Та өөрөө зөвлөлт гарчил гэж бас ярьдаг. Энэ ажил бас явах шаардлагатай байна. Өнөөдөр хэвлэл мэдээлэл дээр мөнгө төгрөгийн дан, хэвлэл мэдээллийн энэ дан бол эргээд энэ улс орны оюун санааны хувьд утгагүй болгож байна. За дараа нь инквайри сайдаас хүмүүс таныг нүүрсний хэрэгтэй тэмцэх гэж сайд болж байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ энэ авилгын асуудал гэж харж байгаа. Зандаа gooш гэдэг нод мөндрийн үүсгэн байгуулагч хүсэлт явуулжээ. Танаас асуугаад өгөөч гэж. Инквайри сайдын нүүрсний холгоотой тэмцэнэ гэж зорж байгаа энэ ажлын үр дүн юугаар хэмжих юм бэ? Нэгдүгээр асуулт. 2. Ямар хэмжүүрээр энэ тэмцлийг амжилттай болсон эсвэл амжилтгүй болсон гэж үзэх юм бэ? 3. Нүүрсний холгой гээд байгаа энэ хідэн төгрөг хулгайд алдагдсан. Хурал даргалагч 1 минут нэмж авъя. За Эрдэнэ улс гишүүнд 1 минут нэмж тодруулъя. За 3 дугаарт нүүрсний хулгай гээд байгаад яг хідэн төгрөг алдсан юм бэ? Одоо хэвлэлээр яваад байгаа тоо хэр бодиттой юм бэ? Хэдийг нь улсынхаа сан хөмрөгт буцаан авчрах зорилготой байгаа юм бэ? За ойролцоогоор хэдэн хүн энэ гэмт хэргийг үйлдсэн тэндээс хэдэн зохиас шийтгэлээ хүлээхгүй бол энэ тэмцлийг амжилттай буюу инквайри сайд ажиллаа сайн эсвэл муу хийсэн гэдгийг дүгнэх юм бэ гэдэг асуултыг асуулгаж байна. За ер нь та одоо ингээд сайд болно. Би тэгж бодож байна. Би ингэж хардаж байна. Би ингэж таамаглаж байна гэдэг зүйлийг та энэ цагаас эхлүүлээд ярьж болохгүй. Баримт нотлогоотой зөвхөн хүйтэн логик, бодит факт, хуулийн хүрээнд та асуудлыг ярих ёстой. Цаашдаа хэвлэл мэдээллийн сенсац болдог сэдэв биш. Хууль хэрэгжилтийн шудраг ёсыг тогтоодог үг үлбэрийг та хэлэх ёстой шүү. За асуултанд хариулт. За гол асуулт. За ерөнхий сайд хариулъя. За баярлалаа. Сүхбаатар Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулъя. Ер нь Монголын ард түмний хамгийн дээд хүслэн бол шудраг ёсыг тогтоох явдал байна. Энийг хүн болгон мэдж байгаа. Тэгэхээр намайг дарангуулж болох гээд байна уу гэж. Одоо ер нь энэ дээд хүслэн болсон ард түмний хүсэл зорилгыг хэрэгжүүлэх нь ардчилсан ёсны дээд шалгуур мөн. Хууль дээдлэх ёс rule of law гэдэг энэ зарчим чи өнөөдөр Монголд хэрэгжихээ болцсон учраас алагчилж өвчлээд байгаа учраас ард түмэн энийг хүсч шаардж байгаа. Үүний тулд бид бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд гинээр мөрөөдөж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хуулийн өөрчлөлтүүд хийсараад болчих юм байна гэж бодсон чинь яг гүйцэтгэх цэцгэл дээр ажиллаад ирээд үтсэн чинь энэ хуулиасаа гадна хувь хүний
системийн шин чанартай авилгад Монголын төр сонгуулийн систем бүгд талаараа ялзрах ийм торгой ирмэгдэр хөдөрж. Ийм учраас энэ түүхэн эзэгтэй цаг үед Монголын заяа их гэж бидэнд доногдсон хувь томлон бол амь биеүл хайрлан тэмцэж дайц байхгүй учраас авилга ашиг сонирхлын зөрчил байхгүй явж ирсэн учраас бид өнөөдөр энэ түүхэн үргээ гүйцэтгэх ёстой гэж ухамсарлаж гатуу тэмцэж эвлэрэхгүй шударгасны төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлж би энэ мэдээллийг хийж өнөөдрийн сайдыг томилуулах асуудыг ч оруулж байгаа. Ийм учраас энэ түүхэн эзэгтэй үед би өөрийгөө 34 дахь ерөнхий сайд гэж бодож байгаагийн үед биш. Монголын нийт ард түмний хүсэл эрмэлзэл болсон энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ баялагтай эзэн Монгол үндэсний баялагын сан энэ эрх мэдлийн хуваарлтын оновчтой тогтолцоог бүрдүүлэхийг мөрөөдөж тэмцсэний үрд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө амь оруулах явдал бол амьдралд хэрэгжүүлэх явдал бол миний үлдээх нэгтгэх легаси өв байх ёстой. Түүнээсээ илүү чухал нь манай үндэсний аюулгүй байдлын эдийн засгийн тусгаар тогтнолын ард түмний хүсэл эрмэлзлийн дээд шаардлага болоод байгаа энэ олон жил шуугсан нүүрсний хулгай. Нүүрснийгээд нэрлэлсэн боловч энэ цаана баялагын хулгай. Баялагын хулгай гэж байгаа боловч энэ цаана бий болсон шудраг ус тогтолцоог өөрчлөхийг шаардж байгаа. Энийний төлөө бид эцсээ хүртэл тэмцэж явах болно. Энийг харин Эрдэнэ улс та тууштай дэмжихийг танаас хүсье. Энэ бол аль нэг намын асуудал биш. Ард түмний хүсэл эрмэлзэл болсон ард жилийн шаардлага гэж ойлгох хэрэгтэй. Ард жилийн хамгийн том дайсан бол өнөөдөр дарангуйлал биш, авилгал болчиход байна. Бид авилгалыг дарангуулах хэрэгтэй болохоос биш, ард түмнээ дарангуулах хэрэгтэй биш. Ард түмнийг авилгалаар дарангуулад байгаа энэ тогтолцоог өөрчлөхийг дарангуйлал гэж харин авилгачид энэ системд эдэгдсэн хүмүүс өөр юм тогтолцоо шинжил гэдэг нэрийн дор бүхнийг хууран ажиллагаа явуулж байгааг та бүхэн сайн мэдж байгаа. Ийм учраас бидний үлдээх хөв бол энэ ядаж энэ нийгэмд нэг шударгасыг дээдлсэн rule of law хууль засгалдаг нийгэм үлдээгээсээ эрх зүй төр байхгүй боллоо гэж. Би намын дарга болох гэж зүтгээд байгаа юм биш. Намын даргын сонгуульд шудраг усаар үндсэн хуулийн үжил санааг үгүйсгээд тоолгын комиссийн журмаар үндсэн хууль халтж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яг л тоолгын комиссийн журмаар үндсэн хуулиар бид нүсэн баталгаажуулсан засгийн эрхийн доктортой байдлыг зүгээр намын даргаыг 50 дээр нэмэх нэгээр сонгоод 50 дээр нэмэх нэгээр огцруулаад байдаг жишээ татах юм бол хууль дээдлэх ёсчоо алдагдаад засаг төрчин докторгүй болоод шинэ намын даргын сонгоод өөрчлөөд үндсэн хуульд оруулсан бидний бүх үжил санаа үнд зүйл байхгүй болчих واخ. Би энэ хууль дээдлэх эрх зүй төрийн төлөө тэмцэж байгаа учраас үндсэн хуулийг хамгаалахын төлөө тэмцэж байгаа учраас үнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр энэ явж байгаа үндсэн хуулийн цэцгийн шийдвэрч улсын хурл дээр явуулж байгаа үйл ажиллагаа ч гэсэн энэ хүмүүсийн зорилгомж буруу, аргамж буруу гэдгийг нотолж харуулж байгаа. Ийм учраас бид улам бүр итгэл үнэмшилтэйгээр энэ буруу зөрүүг, гажуудыг засахын төлөө тэмцэх болно. Биднийг одоо улсын хурлын гишүүд маань энэ зөв үйлсийг За Баттамрын инх баяр гишүүн асуултанд хариулъя. За яг хэдэн хүнийг шоронд хийснээр нүүрсний хулгайтай хийх тэмцлийг чи үр дүн хэмжих вэ гэж. Ер нь гэмт хэргийн асуудлыг санал хураалтаар тоогоор хэмждэг, үр дүнгээр хэмждэг. За миний хувьд хөгжлийн банк бол нүүрсний сонсгол гэсэн 2 удаагийн том хэмжээний сонсголыг зохион байгуулснаар Монголын ард түмэн ялсан. Монгол улс ялсан. Яагаад тэгэхээр ямар хэмжээний цар хүрээтэй схемээр ямар хүмүүс энэ улс орныг тонон дээрэмдсэн бэ гэдгийг илчилсэн. Би мөрдөн шалгач биш байхгүй юу? Прокурор биш. Ард түмний төлөөлөгчийн гол үүрэг бол би ард түмэндээ үнж байсан. Тэгэхээр эцсийн ялагч нь бол та бид хамтдаа